За баярлалаа. Тэгээд ер нь зүгээр энэ жил засгийн газраас оруулж ирж байгаа энэ төсөвдөр хөрөнгө оруулалтын бодлогоор нэлээд ахис гарсан гэж харж байгаа. Хамгийн нэг ганцхан жишээ хэлэхэд ямар ч үс 26 онд графикийнхаа дагуу дуусах хөрөнгө оруулалтууд бүтээн байгуулалтаа ондоо багтаа дуусахаар зориод үлдсэн санхүүжилтийг өгч байгаа бол их том дэвшил. Үүгээр дамжуулаад одоо он дамжсан бүтээн байгуулалтууд цаашдаа багасах байх гэж бодож байгаа. Энэнийг бол хатуу барьж явмаар байгаа. За манай ер нь их хурлын гишүүд маань энэ засгаас оруулж ирсэн төсвийн зарлагыг нэмэх, зарлаг талыг нэмэх. За түүгээрээ дамжуулаад тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлэх ийм санал хэлэх эрх угаасаа байдаггүй учраас манай гишүүд тэр 24% дээр их олон санал хэллээ. Дараагийн хилцүүлэгт энэ 24%-ийг одоо яах вэ гэдэг дээр маш тодорхой засгийн газар тодорхой саналтай ингэж орж ирмээр байна. За зүгээр яг иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлдэггүй юм а гэхэд хадгалах бодлогоор эдийн засаг хөгжлийн яам анхаарч ажилламаар байгаа юм. Ер нь яг үнийн өсөлтөө сэргийлэх бодлого байна. Тэгэхдээ энэ бодлого төсөвдөр яаж бодитоогоор орж ирэх вэ? Энэ гаргалгааг олж одоо явах юм бол цалин тэтгэврийг нэмнэ гэхээс урд энэ орлогыг хамгаалах ажил бол бодитоогоор хийгднэ. Энэнийг бол зүгээр нэг тийм бодлогын баримт бичиг байдаг гэдэг хэмжээгээр явмааргүй байна. За гурав дахь асуудал бол энэ баялагын сангийн тухай асуудал байгаамаа. Энэ дотор ч одоо хөгжлийн сан гэдэг нэг сан байгуулагдах ёстой. Тэгтэл өдийг хүртэл хөгжлийн санд ерөөсөө юм орж ирэхгүй байгаад байгаа. Хөгжлийн сан байгуулагчвал эндээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт энэ хөгжлүүлэх суурь салбарууд руу орох юм боломж нээгдэнэ гэж бид нар хүлээж ийдэг. Энэнийг одоо бий болгох талаар сангийн яам их анхаармаар байгаа. Одоо хуулийн шинжилэл энтрээрээ дамжуулалт юм уу ямар нэгэн байдлаар анх гарч игвэл их чухал. За юуны хувьд бол хөрөнгө оруулалтын үед энэ зураг төсөвгүй нэлээ объект байх шиг байгаа юм. Энийг хасчихмаар байгаа юм шууд. Тэгэхээр дараа нь тийм юм оруулах гэдэг оруулж та нарыг зовоодог ийм улсуудын тоо их цөөрнө. Тэрнийг хасаад ороод ирүүлэхсэн. За тэтгэмжийн манай Ахмад Наслгууд энэ гадаа яагаад жигсаад байна хөвгтийн зэрэг энэ баг тэтгэвртэй хэсэг нь жигсэж байгаа. За баг тэтгэвртэй гэдэг нь 2013 оны 9 сарын 1-ээс өмнө тэтгэврээ тогтоолгосон. Зарим судалгаагаар 90,000 гэдэг, зарим судалгаагаар 200,000 гэж гардаг ахмадууд эдний маань тэтгэвэр тэдний тэр өдрийн маргааш нь тэтгэвэр тогтоолгосон улсуудынхаас үндсэндээ 3 дахин доогуур болцсон. Энэ зөрөөг арилгаад өгчих юм бол энэ жил болгон инфляцтай үйлдвэрлэл тэтгэвэр нэмдэг энэ тогтолцоо бол бодтойгоор ажиллана гэж бид нар бий бол үздэг. Зүгээр одоо энэ жил болгон инфляцтай үйлдвэрлэж тэтгэвэр нэмнэ гэдэг бол нэг том дэвшил болсон шүү дээ. Энийг үнгүүдүүлж байгаа юм нь энэ зөрөөн дээр юусоо ажиллахгүй. Одоо энэ тэгсийн шинчлэхгүй гэдэг бараг хууль тогтоолж гарцсан юм уу юм болоод байгаамаа. Энэнийг сайн судалж энэ хэсэг улсуудын тэтгэврийн зөрөөг арилгачих юм бол энэ жил болгоны нэмэгдэл бол ач холбогдлоо өгнө. Ингээд бодоод байхад тэр нь хийвэл зохих ажлууд нэлээд байна. Энд тэтгэвэр бол маш амин чухал. За зүгээр хэмнэлтийн бодлого бид нар хэрэгжүүлэх ёстой. Хэмнэлтийн бодлого хэмнэлтийн тухай хууль гэдэг сайхан хуультай нэмэнүүд авчих уу? Тэр инфляц регламын тэр инфляцийг бууруулах нөгөө арга хэмжээнүүд чинь төсөв дээр яг буусан байх ёстой шүү. Төсөөллөд төсвийн хүрээний мэдээлэл дээр орох биш яг инфляц өдөөдөг энэ асуудлуудаа бас шийдсэн юмнууд орох ёстой шүү гэдэг юмыг Батгуу дарга таныг байхгүй хаагуур хэллээ. Та бүхэн бас энэ дээр анхаарна үзье. Эдийн засгийн хөгжлийн яамыг анх байгуулахдаа яг энэ макро эдийн засгийн бодлогоо аягуулсан авч явъя гэж уг нь байгуулсан шүү дээ. Тэгэхээр бодит амьдрал дээр тэр бодлого чинь тусдаг байхаар хэмжээнүүдээ бас харж авахгүй бол зүгээр нэг тооцоол хийгээд орхидог байгууллага биш байгаасаа гэж хүсэж байгаа. За гамма даваас өмнө гамма гişүү